Гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд бидний аливаа оролдоонд оролцох, хичээлээс шаргуу хийх, нийгмийн сайн дурын ажилд оролцсон, байгаль орчноо хамгаалan, мод тайрч, хог төвөж, мөн түүнчлэн эдийн засгийн хөгжлөө дэмжин, онлайн шоп ажиллуулж, бизнес хийж байгаа нь улс орны хөгжилд багахан ч гэсэн нэмэр болж байгаа. Гэхдээ хүүхдүүд бидний оролцоо шийдвэр гаргах түвшинд хараахан хүрээгүй л байна. Яагаад? Хариулт нь маш энгийн. Залуучуудын санал бодол, шин санаачлаг эрч хүч нь бодлогын үр дүнг сайжруулж, ирээдүйд илүү бат бөх тэгш нийгмийг байгуулна. Харин үүнийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийн тулд зөвхөн сонгон шалгаруулж сонсох бус бодит эрх нөөц сургалт дэмжлэг олгох замаар хүч өгөх түвшинд ахиулах шаардлагатай. Ингэснээр залуучууд өөрсдийн ирээдүйн өмчийг өөрсдөө бүтээж, хариуцлага авах ухамсарлан доктортой хөгжлийг мөнхжүүлэх хүчирхэг хөдөлгөөн бий болно.